За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр саримсны агаарын булцууны талаар бичлэг оруулж байна. За би 8 сарын 20-ны үеэр саримсаа хураасан. За ингээд хэсэг саримсыг бол голыг нь авалгүйгээр ингэж үлдээсэн байгаа. За энэ үлдээсэн зорилго нь болохоор агаарын булцуунаас саримсны шин үр гаргаж авах зорилгоор ингэж үлдээсэн байгаа. За та бүхэндээ агаарын булцуу гэж чухам юу хэлээд байгааг тайлбарлая. За саримсны гол энэ байна. За голоос мухар сувм хэртэй газарт ийм бүндгэр хэсэг байдаг. За үүн дотор саримсны жижиг өрнүүд бол байдаг байгаа. За та бүхэн харагдаж байгаах. За энэ жижиг одоо өрнүүдийг агаарын булцуу гэж нэрлэж байгаамаа. За одоо ийм өрнүүд байдаг. За энийгээр бол одоо саримсыг тарьж болдгоо. За би 2020 оны намар энэ саримсны жижиг өрнүүд 1500 орчим ширхгийг тарьж үзсэн. За хэдийгээр тарьсан газараа хучиж дулаалж өгсөн боловч өвлийн хүүтэнд хөлдөж энэ оны хавар бол ургаагүй. За одоо авч байгаа энэ саримсны өрнүүдээ эх оны хавар тарьж үзэхээр төлөвлөж байна. За тэгэхээр үрээ шинжилье гэж бодож байгаа хүмүүс энэ агаарын булцуунаас шинэ үр гаргаж авах боломжтой. За тарьсан эхний жил бол нэг хумс гарна. За хоёр дахь жилдээ тарьж байж ийм том саримс болж уух боломжтой. За хадгалах хатаах аргын хувьд бол саримстэй нэгэн адил би бас бичлэг оруулсан байгаа. Үүнийг та бүхэн сонирхороо. За ингээд энэ удаагийнхаа бичлэгийг өндөрлөж байна. Та бүхэн subscribe хийж хонхтолч дараарай. Бичлэгийг дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баяртай.